Аливаа улс үндэстэн хугацаа гарвалын ялгаагүй хүний дотоод сэтгэлийн илрэл үйл хөдөлгөөнөөр илрэн гарах хэлбэрийг бүжгийн урлаг хэмээн нэрийддэг юм. Харин бүжгийн хөдөлгөөнөөр тухайн үндэстний туулан өнгөрүүлсэн амьдралын замнал, үүх түүх, зан заншил, нутаг орны онцлогийн тухай харж болох юм. Тиймээс урлагийн эртний төрөл яахын аргагүй бүжиг юм. Ёохор бол тойрон бүжиг. Гар гараасаа барин дугуй хэлбэр үүсгэн нар зөв эргэн наадах энэ бүжиг хэдэн зууныг элэм байж ирсэн бурайд ухсаатны соёлын үнэт өв юм. Ёохор бүжгийн тухай судалгаануудыг бурайд улсын болон Монгол улсын эрдэмтэн судлаачид олонтоо хийсэн бөгөөд бурайд улсын ардын жүжигчин бүжиг судлаач Гергисова дээр үед бурайдууд Ёхо Ёрд тойрон хатархаа баяр хийж 40 орчим метрийн өндөр 700 алхам тойрогтой дуграг хэлбэртэй толгойг бүх овог аймгийн бурайдууд 2-3 мянгуулаан тойрон хэдэн өдрөөр бүжиглэж муу бүхнийг холдуулан сайн сайхныг бэлэгдэн тойрон бүжигдэг байсан хэмээн үндэсний бүжгийн судалгаанд тусгасан байдаг юм. Тиймээс ёохор бүжиг бол бурайд ухсаатанд дэлгэрсэн хамгийн эртний тойрон бүжиг юм. Ёохор нэрийн талаар эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад ёохор, ехэр, ёхоор, ёгоор гэх мэт нэрүүд нь бурайд хэлний нутаг нутгийн аялгаутай холбоотой байдаг юм байна. За ёохор гэж яг юу гэсэн үг вэ гэдгийг Оросын холбооны улсын бурядын эрдэмтэд манай Монгол улсын зарим буряд судалдаг эрдэмтэд бас нэг хоёр сандыг бол дэвшүүлсэн байдаг. Үүнд нэгдүгээрт нь бол грек хэлний катарсис буюу ариусгах гэсэн утгатай үгнээс гаралтай гэж зарим эрдэмтэд үзсэн байна. Тэгээ бурайд эрдэмтэд Дугааров гэдэг хүн бол энэ яг түрэг уугар хэлнээс гаралтай ягаар буюу дээшээ гэсэн үгнээс үсэлтэй ийм үг юм а явын явсаар ёохор болсон юм байна гэж нэг хэлсэн байдаг. Бурайдын бас эрдэмтэн Манжигэев гэдэг хүн болохоор Йорг гэсэн үгнээс үүдэлтэй ажуух намуухан хөдлөх гэсэн ийм утгатай юм а гэж хэлсэн байдаг. Энэ нь болохоор бас нэг талаас ёохрын дуу их намуухан эхлээд их удаан намуухан хөдөлж бүжгэлдэг учраас энэ бас байж болох талтай. Баруун бурядад бохир хатарч борвийн шалаа гаргая энэ төр гэдэг тэр ёохрынхоо дуунд дуулдаг гинэ. Тэгэхээр зэрэг энэ ёохор бохир гэдгийг нь бүхэн хатарч борвийнхоо чилээг гаргая гэж монгол хэлний хэл дээр дүйж болох юм байна. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ ёохор гэдэг маань ер нь бүхийс тонгоох гэдэгт тэр дүйж очих юм байна гэсэн ёохрын дууны үгийг тэгж судалаад тэгж хэлсэн тийм үгнүүд байна л да. Соёлын бит бос судлаач, соёл судлаач Эндүн Батгай болохоор Е уухай, ёо уухай гэдэг энэ уухай гэснээс гаралтай юм болов гэсэн таамгийг бас хэлж байсан. За намайг Оросын бурайдад яг энэ Алтарган наадмын үеэр судалгаа хийгээ явж байхад бурайд хүмүүс юу гэж ярьж ирсэн бэ гэхээр ягар ёгор гэсэн үгнээс гаралтай ягар ёгор гэдэг нь бол ер нь бөөгийн дуудлага тий. Тэгэхээр энэ ягар ёгороос үүсэлтэй ийм бөөгийн дуудлагаас үүсэлтэй бас байх магадaltaй гэсэн. Бурядуудын нутагт зүүн буряд, баруун буряд гэдэг олон янз байна. Түнхний буряд
Алеронгны буряд, байгалийн зүүнтлийн буряд, барга энэ төргээд энэ олон бурядууд нь нутагтаа янз янзаар нэрлэдэг юм байна л да. Яохор нэрээ бол зөв бүгд яохор гэхгүй зарим одоо зүүн бурядууд бол голтол энэ бүжгийг нэргилэг гэж нэрлэдэг юм байна. Нэргилэгийн за нэргилэг гэж нэрээд яохрынхаа дуунуудыг ухтаа зэрэг нэргилгийн дуу за яохрын дуу гэж нэрлэдэг. Бүжгээ бол нэргилэг гэж нэрлэдэг байх жишээтэй. Баруун бурядууд бол голцоо яохор, яахэр, яахар гэсэн тийм үгнүүд бол баруун бурядад их дайрладаг юм байна. Зарим нь болохоор одоо грек хэлний хорей юу бүжиг гэдэг үгнээс гаралтай гэсэн ийм одоо таамаглалуудыг дэвшүүлсэн байдаг. Гэхдээ яг яохор гэдэг үг яг тийм утгатай үг гэсэн тодорхой одоо том ялуулгал хараахан олж харсангүй. Яохор бүжгийг яг хизээнээс үүссэн бэ гэдгийг нарийн гарахад хүндрэлтэй. Харин Монголын улс төвчөөний 57 дугаар зүйлд Монголын жаргал нь бүжиг хорин бүлгээ. Хотоолыг хаанд өргөмжлөөд хорхонгийн сагалгар модны дор хавирга газрыг халцартал, өвдөх газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэн хуримлав хэмээн гаргасан байдаг нь яохор бүжгийн эртний хэлбэр болов уу гэсэн таамаглал гарч ирдэг юм. Яохрын их одоо үүслийн талаар бас нэг одоо баримт гэх юм бол хадны сүг зураг тий хадны одоо сүг зургийн дурсгалууд бол бас яохрын үүслэх хөгжлийн талаар бас судалгаанд нэг хувь нэмэр оруулах үүс тийм их сурвалж болж байдаг. Энэ дээр болохоор одоо Оросын археологч Новгородова гэдэг хүн яг одоо энэ хадны сүг зураг дээрх бүжгийн дүрслэлийг бол сүг зургийг бол хараад энэ бол бүжгийн нэг сюжет те бүжгийн нэг одоо хэсэг байж болох юмаа гэсэн таамаглалыг бол өөрийнхөө эрдэм шинжилгээний бүтээлтэй бичсэн байдаг л да. Тэгэхээр хадны сүг зураг болон одоо энэ Монголын улс товчоо эдгээр одоо их сурвалжууд бол яохрын их үүслийг тодорхойлоход чухал сурвалж болдог. Германы эрдэн И.Г. Гиммелин гэдэг хүн 1752 онд Германд тийм нэг Сибирээр аялсан гэдэг тийм тэмдэглэл бичиж үлдээсэн байт юм байна. За тэрнтэй хамгийн анх нь яохрын тухай яохор гэдэг бүжиг одоо бурядад байна гэдгийг тэнд гаргаж ирсэн. 1849 онд Оросын одоо Шүкин гэдэг хүн бурядууд гэдэг одоо Сибирээр яваад эсвэл дараагаар бурядууд гэдэг нэг найруулга бичсэн байдаг. Тэрэн дотроо бол бурядад бол ер нь бүжиг байхгүй. Зөвхөн тойрох яохор байдсан байна. Тэгээ хүмүүс дуулаад ирчүүд эмэгтэйчүүд ингээд тойр загсаад гэж байгаа. Тойр загсаад гар гараасаа барилсаад аяархан дуулаад тэгээд тэрийг эхлээд гар гараасаа алхдаг, аяархан алхаад тойроод явдаг. Тэгээд тэгтэн зэрэг хүмүүс дуулдаа яохорлож наадиян тэргээд дуулдаг. Тийм бүжиг байхгүй тойрох яохор байна гэж ингэж бичсэн байгаа юм тэр номонд байгаа. Тэгэхээр зэрэг тэр үеэс л ер нь энэ яохор бүжгийн тухай эрдэмтэд ер нь шинжлэх ухааны бүтээлүүдэд анхаал тэмдэглэгдэж эхэлсэн тэр үеэс л юм байна лээ. Яохор бүжиггээр юу харуулахыг одоо зорддог вэ гэхээр ерөнхийдөө одоо бурядын ард түмний одоо сэтгэлгээний өвөрмөц онцлог, ахуй амьдралын одоо өвөрмөц хэвшинж энэ бүхнийг харуулахыг одоо зорддог гэж ингэж үзэж болно. Баруун Монголын бие биелгээ бол илүү нүүдэлчдийн ахуй амьдрал тийм ээ. Нүүдэлчин монголчуудын өдөр тутмын ахуй амьдрал үнэ малаас одоо эсхий хийх, ноосоос ахаас ахуулаад өдөр тутмын ахуй амьдралыг харуулдаг бол бурядын дуут тойрон бүжиг болохоор илүү энэ ан ав хийхтэй. Яг гэвэл буряд маань өөрөө ойн иргэдээс улбаатай ийм зон олон учраас илүү ан ав хийх. За тэгээд ан ав хийхдээ одоо яаж тэнгэр бурхандаа гэх юм уу эсвэл тэр уул усны эцдийг одоо баярлуулах гэж эсвэл тэднээс одоо ан аваа олз ихтэй байгаасаа гэж гуйж бүжгэлдэг байсан. Эхэндээ бол ийм зорилттой байсан байна. Зан үйлдэлтэй холбоотой гэж угаасаад гаргаж ирсэн байгаа юм л да. Тэр үед одоо бурядууд бол жишээлбэл ямар нэгэн
ан агнж хийж ирчээд ангаа дуусгаж ирчээд тэрнийхээ баярыг тэмдэглэж бүжгэлдэг байсан гэдэг хурим найрынхаа дараагаар заавал Яохор бүжгэлдэг байсан. Бас нөгөө Овог аймгийн удирдагчид цэргийн том жанжнууднаас орохтой зэрэг тэрийг нөгөө тэнгэрт үдэж гэн гэдэг утгаар энэ бүжгийг бүжгэлдэг байсан байна гэсэн тийм юмнууд бичсэн одоо судлаачд байж л байна л да. Тэгэхээр зэрэг ер нь бол анхан гарахтаа бол бүр овгийн байгуулалтын үед л гарсан байх гэж бодмоор. Хуримын зан үйлд бол Яохор бүжиг маш их холбоотой байдаг. Одоо Бурятийн хуримын зан үйлдийг Яохор бүжиггүйгээр төсөөлхийн аргагүй байдаг. Тухайлбал одоо нэргэлгийн бүжигч гэдэг юм уу тийм ээ. Энэ одоо хатар бүжиг энтер гэдэг. Энэ бүхэн бүгдээрээ л одоо хуримын зан үйлтэй холбогддог. За нөгөө талаасаа бол жишээлбэл Бурятийн одоо ертөнцийг үзэхүйтэй холбоотой шашин мөргөлийн одоо тийм зан үйлтэй нийлээд холбогддог юм шиг одоо харагддаг. Яохор бүжгийг Ахмад Настангүйгээр эхлэхийг нүгэл хэмээн үздэг байж. Тэр ч утгаараа Яохор нь хүндэтгэл, заншил, яруу найраг, аялгау уян дүрслэлийн зохиц ойлголт хэмээн харж болохоор юм. Түүхийн цаг үеийн явцад бурятууд аж амьдралын ямар онцлогтой байсныг бүжгийн хөдөлгөөн бүр илэрхийлэн гаргадаг. Дугуйг хэлбэр үүсгэн зогссон хүмүүс бие биеийн гар болон бугыг барин хойг дүшиж айжуухан хэмнэлээр түргэн хэмнэл рүү шилжиж байна. Бурятын угсаатан судлаач дугааруу дуулах янз бүжиглэх хэв маягаар нь Яохор бүжгийг 8 хувилбараар ангилсан байх нь ч бий. Энэ бүхнээс харахад Бурятын хамгийн эртний энэхүү бүжгийн түүхэн хөгжил нь одоо хэрн судлагдсаар л байна. Сүүлийн үеийн орчин үед бол одоо манай Монголын одоо бүжиг судлаач Жав, Нанжид, Долгор сөрөн гэх мэт олон эрдэмтэд бол энэ Бурят Яохор бүжгийн судлал тэрний одоо хөдөлгөөний элементүүдийн талаар бас судалсан судалгаанууд бол байдаг. Оросд бол Яохор харьцангуй сайн судлагдсан. Манай Монгол улсын тухайд болохоор Яохор энэ судалгаа одоо эхэлж гин гэж хэлэх юм уу? Тэ өмнө нь Яохор бүжгийг бол судалсан хүмүүс бол байгаа. Угсаатны зүй, угсаатны ахуйн амьдралтай холбогдуулж судалсан байдаг л да. Яг энэ бүжгийг хөдөлгөөн талаас нь ч юм уу, энэ нарийн бүтцийн анализ гэдэг юм уу, энэ хөдөлгөөн юу хэлээд байгаа, хөдөлгөөн дуутай оршихороо юу болдгийг, хөдөлгөөн хөгжимтэй оршихороо юу болдгийг, эсвэл хөдөлгөөн нөгөө хүний ой ухаанд байгаа энэ дурсамжтай, дуугаар дамжсан дурсамжтай юм уу, эсвэл утга агуулгатай оршихороо бас юу үзүүлээд байгаа юм бэ гэдэг юм наривчлсан судалгааг бол хийсэн бас ховор. Ингэж үзвэл ер нь Яохор бүжгийг одоо судлах судалгаа бол ер нь бараг л одоо эхлэлийн төдий байна гэж хэлэх үндэстэй гэж бодож байна. Хангаалуун судалгааны бүтээл багтаа зэрэг энэ Яохорыг бол хатарх гэж нэрлэдэг байгаа юм. Хатарх бүжиг гэдгээ одоо морь хатарх гэдэг үгнээс үүсэлтэй. Одоо хамгийн гол нь яагаад хатарх гэж хэлээд байгаа вэ гэхээр өөрийнх нь хангаалгын тайлбараар Яохор бүжгийг бүжиглээд эхний даг хаяархан бүжиглж уснаа сүйдээ одоо хүчтэй доогцом өсөрч одоо бүжиглдэг. Тэрийг нь морь хатарх тэр хөдөлгөөнтэй дээцүүлж тэгээ хатарх бүжиг гэж нэрлсэн байна. Тэгээ тэр нэргэлэг гэж зүүн бурятуудын нэрлдэг гэдэг байна. Зүүн бурятуудын тойрон бүжиг нь нэргэлэг гэдэг нь багтаа зэрэг бас одоо чанга дуугаар нэргэх суудахтай тийм үе хөдлөлийг нэрлсэн. Тэр нь багтаа зэрэг нөгөө ихэд аажуухан бүжиглжсэнээс сүүлдээ дуун чангараад өсөрч тэрийг нэргэлэг гэж нэрлсэн. Ямар зан хөл дээр яаж одоо бүжиглэгддэг байснаас хамаарат Яохорын төрлүүд олон янз байгаа юм л та. Жишээлбэл 2016 онд намайг Бурятад судалгаа хийгээ явж байхад Яохорын төрөл 1980-ад оны үед Бурятууд Яохорыг зөөхөний наадан гэдэг одоо тийм наадам дээр бүжгэлдэг байсан байна. Гэтэл зөөхөний наадан гэж хийхэ болсон тэр цагаас Яохор илүү одоо
хурим дээр хэмээн фестивал дээр гэх юм ингээ бүжиглэгдэх болсон байна л да. Тэгэхээр яг ёохрын төрлийг яаж ангилах вэ гэхээр ямар наадам дээр ямар зан үйл утга агуулгыг илэрхийлж бүжиглэгдэж байна вэ гэдгээр ёохор өөрөө олон төрөл олон хэлбэртэй болчиход байгаа. Овооны наадан дээр гэхэд ёохрыг нэг өөрөөр бүжиглэнэ. Зөөхний наадан дээр нэг өөрөөр, хурман дээр нэг өөрөөр, өөр одоо ан аавын гэх юм уу ийм наадан дээр бас нэг өөр. Бүр тахил тайлган гээд бөөгийн зан үйлэн дээр хүртэл бүжгэлдэг байсан байгаа юм л да. Тэгэхээр яг тухайн одоо орчноосоо гэх юм уу ямар зориулттай юун дээр бүжгэлж ийн вэ гэдгээс хамаарат ёохрын төрөл бол олон байсан байгаа. Манай соёл урлаг судлалын хүрээлэнгээс соёл урлагийн тайлбар тоол одоо бүжгийн тоолыг бол одоо хийсэн. За энэ тоол дотор бид нар одоо ёохор бүжгийн төрөл зүйлүүдийг одоо судалгааныхаа хүрээнд тогтоож гаргасан. Энэ одоо хүрээгээр бол ерөнхийдөө 13 төрлийн ёохор байна гэдгийг бол гаргаж ир тавьсан. Оросын холбооны улсын эрдэмтдийн одоо гаргаж тавьсан одоо ёохрын төрлүүдийг харах юм бол бараг 100-аад шахуу төрөл гэж үзэхээр тийм их олон төрөл байдгийн байлээ. Тэрэнд бас нөлөөлж байгаа хүчин зүйл юу байна вэ гэх юм бол Бурятийн олон одоо Оксанаас бас бүрдэж байгаатай холбоотой байх. Соёл урлаг судлалын хүрээлэнгээс гаргасан тойл бичгээс харахад 13 төрөл айдар насны баяр, бөө мөргөлийн хүч чадлын илэрхийлэл, морины явдал, шөнийн наадан, төрхөөс үхэх хүртэлх хүний амьдралын мөчлөг, галын эзэнд өргөл, тариа хураалтын баяр тэмдэглэх гэх зэрэг олон үйл явцыг багтаасан хэмээжээ. Оросын холбооны улсын эрдэмтэн судлаач Хангаалов ёохор бүжгийг ан агнах, задгай тал газар зээгэн авын сургуулилт хийж байлдааны ажиллагаанд сургадаг байж. Энэхүү сургуулилтын нэг нь үндэсний хатархаа бүжгийн хэлбэрээр бидний үед хадгалагдсан үлдэжээ хэмээн тэмдэглэсэн байна. Тэгвэл хатархаа бүжигт бүжигчид бие биерүүгэн шахан гар гараасаа барилцаж баг зэрэг урагш бүхийн гараа нь дээш доош өргөж уулган дууланган уюнглуулан чангаруулдаг. Бурятын ард түмэн янз бүрийн хэд маяг найруулгаар энэ ёохор бүжгийг бүжгэлж байсан юм байна. Тэгээд нутаг нь та янз янзын хувилбаруудаар бүжгэлдэг байсан. Түүхийн ухааны доктор профессор Дашням Санжаевич дугаар өгж Бурятын эрдэмтэн багтаага зэрэг энэ нутгийнх нь аялгуу хөдөлгөөний байдал одоо тойрч бүжгэлдэг бас тэр хэв янзын харж үзээд 7 хуваасан байт юм байна л да. Тэр нь бол 7-8 хуваасан байна. Тэр нь алай ронгины, ихрд булгадын, эдийн, түнхний, закамны, байгуулах өдрийн, баргажны бурят, зүүн бурятын гэсэн ийм 8 хуваад юм байна. Ингээд одоо нутагтай өөр бүжгэлдэг гэсэн санааг энэ дээр гаргасан. Ойн ард түмэн байсан учраас бурятууд дийн одоо тэр бүжгийн одоо элементүүд бол задгаа талбаад гар гараасаа барилдсан одоо тэр түүдэг бадрааж тойрч бүжгэлдэг. Энийн угаасаа одоо тийм муу юмыг үлдэн хөөдөг, галаар хариуцах гэсэн гол санааг илэрхийлдэг ийм одоо шинжтэй байсан юм шиг байгаа. Ёохрын хөдөлгөөнийг бол яг нөгөө ямар нөхцөлд ямар зан үйлэн дээр бүжгэлж ийн вэ гэдгээр ёохрын хөдөлгөөн бас их олон янз бол. За мэдээж хэрэг хөл гарны хөдөлгөөн тийм ээ одоо тойрог хэлбэрт нар зөв одоо тойрох хөдөлгөөнийг гар гараасаа эсвэл бугуунаасаа тохооноосоо бариад тийм ээ зүүн хөлнөөс эхлээд нар зөв тойрох байдлаар одоо бүжгэлдэг бол өнөө үед хүмүүс одоо нөгөө яг энэ бүжгийн өөрийн одоо энэ уламжилт мэдлэг гэдэг юмыг алдснаасаа болоод нар буруу бүжгэлэх тий нар буруу бүжгэлгийн тохиолдол байгаад байна. Тэгэхээр ёохрын хөдөлгөөн бол бас яг тэр зан үйлээсээ хамаарат харилцан адилгүй олон ерөнхий хөдөлгөөнүүд бол байна. Гэхдээ газрын бурайдууд жишээлбэл одоо Оросын бурайдууд, Монголын бурайдууд, Хятад байгаа шинэхэн бурайдуудын хувьд яг оршин байгаа газар уснасаа хамаарат бүжиглэх хэв маяг нь бас өөр. Тийм учраас хэв маяг өөр байна гэдэг нь хөдөлгөөнч бас өөр байна л гэсэн. Ёохор бол дуут бүжиг. Дуугүйгээр ёохрыг бүжиглэх аргагүй.
Харин дуу нь бурятын хэл аялагтай салшгүй холбоотой. Төрхөөс өөхөх хүртэлх хүний амьдралын мөчөлгийг шүлэг аялгын хөдөлгөөнөөр илэрхийлж байгаа учраас мөн л асар олон төрөл бий. Мөн Оросын буряд Монголын бурядуудын дууг харьцуулахад өөр байдаг. Энэ нь дахилттай, дахилтгүй хэлбэрээр харагдана. Жинхэнэ яохор гэдэг юм бол ер нь устдах тишээгээ болоод байна. Ягаад тэгэхээр яг бурайд аялга гэдэг юмаа мэддэг хүн байхгүй болсон. Тэгээ мэдхээ байсан болохоор дуулж чадхаа байсан. Дуулж чадхаа байсан болохоор бүжгэлж чадхаа байсан. Тэгэхээр энэ жинхэнэ яохор гэдэг юм бол устж гинэ гэдэг юмыг бол ярьж ирсэн. Тэгэхээр яохорт хил аялга маш чухал. Хил аялга байж иж дуулж байгаа. Дуулж иж яг тэр одоо уламжлалт яохрыг бүжиглэх нэг юм ёстой болчиход байгаа юм л та. За дээр нь нөгөө дууны утга агуулгыг ойлгох гэдэг юм маш чухал болчиход байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр юу дуулж байгаагаа ойлгохгүйгээр тэнд бүжиглэнэ гэдэг маш хэцүү байна л та. Тэр дууны утгаар дамжаад ан ав хийдэг байсан тухай, эсвэл тарианд талбайд тариа хураадаг байсан тухай ч юм уу маш олон амьдрал ахуй юм одоо ахуйн утгыг дуугаар дамжуулаад хэлсэн байдаг учраас дуу байхгүй одоо дууны утгаа ойлгохгүй байна гэдэг нь өөрөө яохрыг бүжиглэх боломжгүй л болгоод байгаа юм л та. Угар эвэртэй гөрөөх нь биеийн зуны шүү юу бас ангир шар дүүхэмнэ амтан зуны шүү юу бас гэд одоо дахиад бадагдуулна. Гэтэл энэ эднэр бол ихрэд булгадын одоо яохрын дуу байгаа. Гэтэл эрхүү мужийн одоо бурятуудын дуслаа таях өвхөнд алдаг морин дуртайлоо арх ухтан амтан зон дуртайлоо гэдэг дахилт нь аяар холын аякуумда байх л нэгэн нэрэндээ гэд ингээд дахиад дөрвөн бадагдуулаад дахилт явах жишээтэй. Тийм учраас бурятын одоо яохрын аялгуу буюу тэр дууны аяыг ерөнхийдөө дахилттай дахилтгүй гэсэн хэлбэр байгаа юм байна гэж үзэхэд бас хүргэж байгаамаа. Шандагны мөрөөрөө гэдэг дуу байна л да тий. Шандаганы мөрөөрөө шангаар яваад хатарья, шагаатайхан хөлөөрөө шадын ядан хатарья гэж байна шүү дээ. Энэ болохоор ерөөсөө яаж ан ав хийдэг байсан тэр үеийг дуугаар дамжуулаад үзүүлчихэж байгаа. Тэгэхээр дууны утганд анчин хүн яаж ангийнхаа араас одоо гитэж явж байгааг тий. Тэгээд гитэх явцдаа яаж бүжгэлж исэн бэ гэдгийг дууны утгаар хэлчихэж байгаа юм л да. Тэгэхээр дуу болгон өөрийн гэсэн юм өвөрмөц одоо утга агуулгатай ая дантай. Тохон чинээ газартаан тойрон байж хатарья. Толгой дээрх гоёлоо ханшир яншир хатарья гэсэн байдаг. Бурайд угсаатны хувцасны үүрэг яохор бүжигт маш чухал. Чимэг гоёл нь тансаг чамин хийгээд гоо үзэсгэлэн тодруулан дахин давтагдагшгүй болохыг илтгэдэг. Малгай нь яохор бүжгийн шигтгэе гэлтэй. Мөн яохор бүжигт галыг орхигдуулж болохгүй хэмээн бурядууд хэлдэг. Гар гараасаа барин сэтгэл санаагаараа нэгдэн нийлж бид бол нэг үндэст бидний өвөг дээдэс ч галаар ариусдаг байсан. Үүгээр ч бид муу муухай бүхнийг холдуулж байгаа хэмээн галаа нь тойрон бүжиглэнэ. Өвөг дээдсийнхээ ахуй амьдралын хэв маягаас амьдран аж төрсөн орчин нөхцлөөс туулж өнгөрүүлсэн мөч бүрээс үүдэлтэй яохор хэмээх соёлын бийт бус өвийг хойч үедэн өглөөлөн үлдээх ажил бол маш чухал. Ялангуяа язгуур хэв шинжийг хадгалан үлдээхийн тулд түүх ухсаатан зүйн судалгааг нарийн хийж олон төрөл зүйлээр нь улам гүнзгий судлах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр яохор бүжгийг төдийлөн сайн мэдэхгүйгээс үүдэн зөвхөн хатар бүжгэл бий хэмээн ойлгох нь элбэг. Гэтэл Монгол судлаачдын дэлгэсэн 10-аад төрөл, гадаадын эрдэмтдийн судалсан хэдэн зуун төрөл байдаг байна.
үндэсний уламжил хадгалсан энэ биет бус өв штэ тийм ээ. Ирээдүйд одоо ямар байх вэ, хэрхэн байх вэ гэдэг одоо ийм дээр одоо миний санал бол юу байна вэ гэхээр ерөнхийдөө тэр Йохрын их олон төрөл зүйлсүүдийг бүгдээрингийн үндэснээс нь судалж гаргаж ирээд энэ бол сонгоод бурятын Йохроо. Энэ бол 20 бурятын Йохроо. Энэ бол одоо ихрэд булгадын Йохроо гэж ялгамаар байгаа юм. Учир юу вэ гэвэл бурятын алтарган наадам анх одоо Оросын холбооны улсын бурятад анх одоо зохион байгуулагдах үед тэр одоо Йохрыг тэр бүх одоо тэр бурятын олон одоо угсаатнууд бүгдээрээ бүжгэлсэн л дээ. Тэгэхэд зарим нь юу штэ те нэг бие биелгээ маяграх уу. Зарим нь одоо яг манайхны бурятын Йохрох уу. Гих мэтлэн маш их тийм их олон хөдөлгөөний элементүүд харагдчихсан байхгүй юу? Айгүй бол тэн дотроос андайн хөдөлгөөнч гарч ирэхийг үгүйсэхгүй. Тийм учраас энийг үндсээр нь судлах явдал маш чухлаа гэж ингэж бодож байна. Тэгжээч энэ одоо маш ийм өвөрмөс онцлог бүхий олон төрөл зүйлсүүд байгаа юм байна гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй гэж ингэж бодогдож байна. Манай улсын одоо Монгол улсын хувьд гэх юм бол Йохр бүжгийг одоо залуу үедээ өвлүүлэн үлдээх тал дээр ер нь тийм учир бүхт аривтай юм ер нь хийгдэхгүй байгаа л гэж би бодож байгаа. Энэ бол зүгээр 10 жилийн сургуулийн 5 дугаар ангийн дуу хөгжмийн програмд нэг Йохр бүжгийн тухай нэг цагийн хичээл байна уу, 2 цагийн, 1 цагийн хичээл байдаг шиг байна. Тийм нэг хичээл оруулсан байт юм байна лээ. За тэр үл яах вэ хүүхдүүд тэд хайлтын бурятын юм Йохр байдаг гэсэн санааг өгөөд орхичихсан. Тэгэхээр Йохр бол дуутай бүжиг тийм ээ дуулаад одоо ахуй амьдралын цан үлийг илэрхийлдэг бүжиг байсан бол явн явсаар өнөөдөр зүгээр наадам фестивал дээр зүгээр ингээд утга учиргүй гараараасаа байралцаа зүгээр тойроод гүүхийг өнөөдөр хүмүүс Йохр гэж хараад байна л да. Ялангуяа Оросын албаны улсын бурят улсад байгаа залуу одоо бурят хүмүүс бол тэгж ойлгож байгаа. Яг тэгэхээр тэр хүмүүс одоо бурят хэл аялгаа нэгдүгürt мартаж байна. Бурят хэл аялгаа мартснаас болоод одоо бурят хэлээрээ ярих дуулах нь бол байхгүй болчлоо. Тэгэхээр бурят хэлээрээ дуулж чадахгүй байгаа хүмүүс бол Йохрыг бүжиглэн, уламжлалт хэлбэрээр нь бүжиглэн гэдэг бол байхгүй болчихж байгаа юм л да. Тэгэхээр тэр хүмүүс үлдсэн одоо цорын ганц сонголт нь фонограм хөгжимтэй буюу одоо дуун дээр бүжиглэх, тэгээ хөгжим тавиад бүжиглэх тийм сонголт үлдчихэд байгаа. Тэгэхээр Йохр бол одоо уламжлалт хэлбэр нь хэдийгээр байгаа боловч мөхлийн эрмэгтэй хувирсан буюу одоо хувирсан хэлбэр нь бол байна. Гэхдээ өнөөгийн залуучууд Йохрыг хувирсан хэлбэрээр нь илүү бүжиглэж байна. Ягаад тэгэхээр хэл соёлоо мэдэхгүй учраас, утга агуулгыг мэдэхгүй учраас, нарийн одоо дэг намбыг бас мэдэхгүй учраас өнөөдөр бол хувирсан хэлбэрээр нь л илүү бүжиглэж байна гэж хэлмээр байна. Урлагийн бүтээл, урлагийн чинжтэй болцсон ийм байж байгаа. Тэгэхээр зэрэг одоо цааш нь хэрвээ нэг явуулах болно гэх юм бол бас одоо тэр Йохр бүжгийг уламжлалт шинжнараар нь бас хадгалах тал дээр анхаарах нь зөв байх л гэж бодож байна. Өнөөдрийн энэ нөхцөл байдал буюу Йохр бүжгийн энэ уламжлалт хэлбэр устдах одоо аюулд ороод байгаа нь болохоор түрүү хэлсэнчлэн хэл аялгаа алдсантай бол сашгүй холбоотой. Хэл аялгаа яагаад алдчихваа гэхээр одоо улс төрийн нөлөө тэгээд нийгмийн нөлөө бас одоо бусад соёлын нөлөө байна гэж үзэж байгаа юм л та. 1690-ад оны сүүл үеэс Оросын одоо тухайн үеийн Оросын эзэнт гүрэн өөрийн газар нутгаа тэлэх, манж чин гүрэн бас өөрийн газар нутгаа тэлэхийн бодлогыг бол явуулж ирсэн. Тэгээ буурын гэрээ, нэрчүүгийн гэрээ, сүүлд бас энэ хяактын гэрээг нь 3 удаагийн гэрээгээр газар нутгийг ер нь хил хязгаарыг дахин тогтоогоод тухайн үеийн Монгол улсын газар нутаг буюу бурят угсаатны оршин одоо амьдарчсан газар нутаг бол Оросын харьяанд орсон байгаа юм л да. Энэ үеэс эхлээд одоо Оросын соёлд одоо уусах гэх юм уу ийм зүйл бол тохиолдож эхэлсэн байдیں۔ Йохр өөрөө
хэлнээс маш их хамааралтай, хэл аялганаас маш их хамааралтай, дуунаас маш их хамааралтай байхад хэлгүй хүмүүс яаж явахыг бүжиглэх юм бэ? Дуугүй хүмүүс яаж явахыг бүжиглэх юм бэ гэдэг нь өөрөө маш том асуулт болоод байгаа юм л та. Хөдөлгөөн ганцхан хөдөлгөөн сурчаад тэргээ явахар гэж ойлгох юм уу? Эсвэл хэл аялгатайгаа, дуутайгаа дээр нь хөдөлгөөнтэйгөө дээр нь тэр зан үйлийнхээ хэмжээнд яаж бүжгэлдэг байсан тэр нарийн дэг намтай одоо бүжгэлүүл явахыг яг одоо уламжлалт хэлбэрээр нь бүжгэллээ гэж ойлгох юм уу гэдэг нь бас өөр ойлголт болчиход байгаа юм л да. Тэгэхээр өвлүүлэн уламжлуулах гэдэг зүйл байх нь байгаа. Гэхдээ яг уламжлалт хэлбэрээр бол өвлөгдөж уламжлагдаагүй л гэж хэлнэ. Дуут тойрон бүжиг Ёохрыг залуу үедээ өвлүүлэн үлдээхийн тулд Ёохор наадам, Ёохор судлалын эрдэм шинжилгээний баг хурлыг Хэнти аймгийн Батширээт суманд хийх болсон нь үндэсний уламжлалын хадгалан хойч үедээ өвлүүлэн үлдээх, зохицоор нь судлах боломжийг олгож байгаа бодит ажил болоод байна. Энэхүү арга хэмжээнд боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яамны соёлын өвийн үндэсний төв, соёл урлаг судлалын хүрээлэн, эрдэмтэн судлаачид хамтран оролцсноор соёлын биет бус үнэт өвөөнд түгээн дэлгэрүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм аа. Тэгэхээр энэ Бурят Сонголны одоо угсаатны энэ одоо амьдрал ахуй, гар урлал, язгуур урлагийн төрлүүд дотроос бол энэ Ёохор наадам бол үнэхээр одоо бэлэгдэл болсон ийм одоо баяр цэнгэл байдаг. Тэгээд жил 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг энэ Ёохор наадааныг бол энэ жил Хэнти аймгийн Батширээт суманд зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Ер нь бол энэ бид нар зөвхөн Ёохор наадааныг бол наадаан, уралдаан тэмцээнхээс илүү энэ Ёохор наадаа маань өөрөө ямар одоо зан үйлийн шинж чанартай, ямар одоо их хэл аван зохиолын ямар илэрхийлэл байгаа юм, энэ бүжиг нь өөрөө юуг илэрхийлдэг юм бэ гэдэг ийм эрдэм шинжилгээний судалгааны ажлыг бол зайлшгүй хийх ёстой. Энийгээ бид нар үнэхээр язгуур шинж чанараар нь өвлөн авч үлдээж ирээдүйн хаж үедээ үлдээх язгуур шинж чанараас гадна одоо энэ шинэлэг одоо уран бүтээлч санаа бий болгох ийм байдлаас нь одоо ямар зүй зохистойгоор одоо хамгаалах вэ гэдэг зүйлийг бол бид нар эдэмчгийн хурал дээр бас ярилцж байна. Тэгээ цаашдаа бол бид нар зөвхөн Ёохор наадааныг бол Бурят Сонголны одоо энэ үндсэн төлөөлөл болохоос гадна энэ Бурятын одоо ахуй амьдрал энэ өвөл зун жилийн дөрвөн улирлын онцлогт одоо амьдардаг энэ арга ухаан, сүү цагаан эдээ боловсруулдаг арга ухаан гэдэг юм бүхэл цогц байдлаар нь бол хамтарч хамгаалж судална гэж ингэж бид нар төлөвлөж ажиллаж байна. Миний одоо тавьсан Ёохор наадааны төрөл зүйл онцлог гэсэн энэ сэдв бол бас одоо яг одоо Бурятуудын дунд уламжлагдаж ирсэн Ёохор наадааны одоо уламжил шинжилтэй холбоотой асуудал юм аа. Ерөнхийдөө бол судлаач эрдэмтдийн судалсан материалуудыг эргүүлээд ингээд харах юм бол одоо шинж ухааны доктор Лусан Нурмын Эрдэнэчимгийн Бурят хормын зан үйл гэсэн бүтээл байдаг. Энэ бүтээлийг 1980-аад оны үед одоо энэ дорнотын болоод Хэнтийн одоо Бурятуудын дунд явж хийсэн судалгааны үр дүнд бол гарсан ийм бүтээл байдаг. За энэ дээр бол одоо Ёохрын олон төрөл зүйл 80-аад оны үед байжээ гэдэг нь бол харагддаг. За тийм учраас тэр одоо бүтээлийг ашиглаж бас одоо энэ Ёохрын төрөл зүйлсийг гаргахыг оролцсон. Хоёрдугаарт бол бас Монголын хөгжмийн нэрт төлөөлөгч доктор профессор Бенивш гэж одоо эрдэмтний урлаг судлаач эрдэмтний бичсэн Монгол хөгжим гэж 5 бот ном байдаг. Тэрний 1-р бот дээр бол бас л мөн энэ Бурятын Ёохрын төрөл зүйлсүүдийг бас гаргахыг оролцсон ирмэлцэлүүд байдаг л да. Оросын Бурятуудын одоо Ёохор наадмыг бол ерөнхийдөө бас судалж үзлээ. Тэгтээ бол бас одоо яг бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн юм нь бас тийм ч хэлбэг бас биш юм байна. Гэхдээ манайхыг бодоход бол олон төрөл зүйлтэй одоо тэр нь яг одоо ямар хөдөлгөөн хийдэг вэ гэдэг нь хүртэл тодорхой байгаа нь бол одоо бид нар бас суралцах боломжтой одоо газар бас байна гэдгийг бас харуулж байгаамаа. Бурятын ард түмний ахс дээдсүүд одоо настангуудаасаа бас асууж сурж судалгааг бол дотооддоо бас хийх шаардлага бол зайлшгүй гарч ирж байна гэж ингэж үзэж байгаамаа. Маш их одоо тийм зан үйлийн, ёс ёслолын, тоглоом наадгайн, дуу хөгжмийн, шүтлэг бишрэлийн гэх мэт маш их олон төрлүүдийг өөртөө нэгтгэсэн ийм одоо нийлмэл цогц хэлбэрийн энэ одоо наадаан тийм ээ энэ одоо төрлийг бол цаашаа судалж хөгжүүлэх нь одоо Монголын одоо бүжгийн урлагт асар их одоо тийм ач холбогдолтой гэж ингэж үзэж байгаамаа.